За сайн байцгаана уу? Уул цаг зөндөө удсан байх шүү те. Би чинь сүүлийн 2-3 сар огт бичлэг оруулаагүй таг алга болчихсон. Миний бусад сошиал медиа хаягийг дагдаг бол шалтгааныг нь мэдж байгаа. Ягаад гэхээр би 12 сарын 17-нд утсаа хулгаад алдсан. Тэгээд ганц бичлэг хийдэг байсан утсаа алдсан учраас муу утастайгаа үлдээд тэгээд урт хэмжээний бичлэг зураг авах надад зайч байсангүй, камерныхын чадал нь ч хүрсэнгүй, эвлүүлэх гэхээр утасны маань чадалч хүрэхгүй тэгээд ингээд шинэ утас авах мөчөө хүлээн одоо бичлэг хийж амжихгүй байгаад байлаа л да. За тэгээд энэ 3 сарын хугацаанд бол маш олон зүйл сайнтай муутай болж өнгөрсөн. Тэрийг явандаа сонин хачнаасаа хуваалцсан. За өнөөдрийн миний гол YouTube-ийн маань бичлэгийн сэдв болохоор би саяхан Валентинаар нээлттэй хийсэн The Companion гэдэг киноны талаар дэлгэрэнгүй задлж ярангаа. Одоо яг энэ киногоор дүрсэлсэн зүйлүүд нь тэгээ цаана ямар учиртай вэ? За тэгээд яг сайн ярих юм бол энэ кино яг нөгөө миний яриад байгаа зүйлүүдийг маш боддоор дүрсэлсэн. Уг нь бол sci-fi тэ шинжлэх ухааны уран зөгнөлт кино гэж байгаа боловч бас дээрэс нь аим шин кино гэсэн тодтолтой байгаа боловч энэ бүхэн за бидний хувьд өдөр тутмын амьдралд яг болж байдаг зүйлсийг арай өөр өнцгөр харуулсан талаар би задлж ярья. За гэхдээ нэг сануулгах зүйл байна. Энэ бичлэг дээр спойлер явна. За надад спойл дуулахгүйгээр өөрөө эхлээд киногоо үзчихэд энэ бичлэгийг үзвэл бүр илүү амттай шүү гэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр би өөрөө киногоо ерөөсөө трейлерыг үзээгүй юу гарахыг мэдгүйгээр таг харанхуй үзэж эхэлсэн. Тийм болохоор надад ирэх таашаал нь илүү их байсан. Тийм болохоор би та бүхний ч гэсэн тийм таашаал аваасаа гэж хүсэж байна. Тэгэхээр болж өгвөл эхлээд киногоо үзчихэд тэгээд орж ирээд бичлэгээ үзээрэй. За энэ кино болохоор олон улсын кинотеатруудаар гарсан, Монголд гараагүй байх гэж би санаж байна. Тэгээд Amazon Prime юм уу Apple TV дээр байгаа. Тэгээд би хувьдаа болж өгвөл киног албан ёсны худалдаж байгаа платформуд дээрээс нь те Netflix байна уу, Disney байна уу, Amazon Prime байна уу аваасаа гэж боддог. Ягаад гэхээр энэ ч одоо оюуны өмч тэрийг хийх гэж маш олон хүний хөлс хөдөлмөр хүч одоо хөрөнгө мөнгө гарч байж хийсэн кино учраас аль болох нэг янз бүрийн сонин хулгайн сайтаас үзэхгүй одоо кинотеатрт мөнгөний төлж үздэг юм уу эсвэл одоо стриминг платформудад орж ирэхэд нь зохиосны мөнгөө төлөөд үзэх хэрэгтэй гэж боддог. За гэхдээ мэдээж Монголд амьдарч байгаа хүний хувьд энэ байнга биелэх боломжгүй. Ялангуяа одоо монголчууд нэг их үзнэ гэж бодохгүй киног одоо кинотеатрууд орлогоо бодоод авчирдаггүй. Тийм учраас үнэхээр өөр арга байхгүй бол одоо ингээд pirate сайтуудаас торрентоор татаад авчихж болно. Гэхдээ би бол тэрийг бол үнэхээр яах аргагүй эцсийн шат гэж боддог. За нэг сонин янз бүрийн лол кино, монгол кино минь гэсэн сайтаас ер нь бити кино үзэж байгаарэ. Тэр хүмүүс бол тэгээ дотоод гадаадгүй хүмүүсийн оюуны өмчийг хулгайлдаг. Одоо нэг басны паразитууд учраас тийм хүмүүсийг битгий дэмжээрэй гэж хэлмээр байна. За тэгэхээр спойлертай штэ. Ярьж эхэллээ штэ. Дараа нь ингээд ийм гоё киног өөрөө үзэх байсан юм аа. Спойлд болчлаа гэж битгий бодоорой, битгий гомдоорой. За киноны гол дүрнүүд нь болохоор Iris гэдэг бүсгүй, түүний найзлуу Josh хоёр байгаа. За Iris-ийн дүрд болохоор Sophie Turner сүүлийн үед Hollywood-д нэлээд цахиур хагалах гэж байгаа залуу жүжигчин тоглосон. За хамгийн анх Yellow Jackets гээд цуврал дээрээс үзчихсэн. Тэгээ сүүлийн үед ер нь аимшигын болон трейлер кинонуудад айгүй их тоглож байгаа харагдаж байгаа. Харин Josh-ийн дүр болохоор та бидний сайн мэдих Boys цувралын Huey-гийн дүрээрээ одоо олонний танил болсон. Jack Quaid гэдэг жүжигчин тоглосон ба. За энэ Companion кино яаж эхэлдэг вэ гэхээр Iris бүсгүй хайртай залуутайгаа анх яаж танилцсан супермаркетад харц тулгараад анхны харцаар дурлсан. Түүнд ямар их хайртай болон түүнийг яагаад алга болсон шалтгааныхаа талаар ярьж эхэлдэг. За тэр бол энэ хэсэг бол эпилог буюу төгсгөлийн хэсгийг урд нь оруулж идэвхжүүлсэн байгаа. За тэгээ кино эхлэхэд Iris Josh хоёр. За тэгээ кино эхлэхэд Iris Josh хоёр Josh-ийн найз Cat гэдэг бүсгүйн урилгаар нэг тийм баян хүний одоо лагерийн байшинд очиж байгаагаар эхэлнэ. За
би киноныхаа трейлерыг үзээгүй яг ямархуу зохиолтой кино ерөөсөө үзэж байгаа мэдгүй ихэлсэх гэж хэлсэн шүү дээ. Тийм болохоор ямар ч байсан 2-4-ийн хоорондын харилцаан дээр анализ хийгээд үзчихсэн. За тэгээ тэр хоёрын динамикийг ажиглахаар Айрис бол илт Жошт илүү сайн байсан. Жошийн хувьд бол Айрисыг нэгт тавихгүй байгаа анзаарэгдэжсэн. Тэгээ би өмнөх нэг бичлэгүүд дээрээ хэлжсэн да тий. Эрэгтэй хүн өөрөө хайртай биш, тий ухаан алдтлаа дурлсан биш. Цаашдаа ирээдүгөө төлөөлж мөрөөдөж харахгүй байгаа. Бүр өөрөө дургуй мөртлөө эмэгтэй хүнтэй хамт байж чаддаг. Эмэгтэй хүнтэй байх нь ашигтай учраас хамт байж чаддаг гэж ярьжсэн. Яг тийм динамик надад анзаарэгдэжсэн. За тэгээ Айрисын хувьд болохоор ингээд танай найзууд чинь надад дургуй штэ. Би одоо тэднэр таалагдахгүй бол яах вэ гэх мэтэр хэлж яхаа зүгээр чамд ерөөсөө дургуй биш. Чи зүгээр байх болно гэдэг ч юм уу те. Нөгөө нэг ингээд бүсгүйхэн санаа зовж байгаа зүйлийг сэтгэлийн зовнилыг нь авч хилэлцэхгүйгээр үл тоож, үл мэдсэн, царайлж, үл хайхран өнгөрүүлж байгаагаас нь бол ерөнхийдөө Жошийн дүрийг дүгнэлт хийжсэн. За тэгээд манай хоёр гол дүрийн хосууд нэг хөдөө юм бүх юмнаас алслагдмал гар утсны сүлжээ бараг ордгоо тийм газар тийм гоёмсог шилэн байшинд явж очсон. За тэр хоёрыг Жошийн найз Кат гэдэг үзэсгэлэнтэй бас гоё бүсгүй ухагдсан. За тэгээ юун газар юм бэ гэсэн чинь Катын найз залуу Сэргээ гэдэг Орс хүний байшин гинэ. Тэгээ тэндээ ингээд нэг хит хоны гээд найзуудаа дуудсан гэдэг жаа. Орсон чинь за Кат Жош хоёрын өөр нэг найз Элайн найз залуу Патриктайгаа хоол хийгээ зогсож байсан. За тэгээд хоёр гей залуу болвол Айрисыг маш урайлахнаар хүлээж авч татна байж тэ ерөөсөө ялгарлан гадуурхгүйгээр хүлээж авч исэн. Катын хувьд бол яхаарахгүй нөгөө Айрис надад дургу гэдэг гин шууд баг эхнийхээ мөчөөс мэдрэгдээд Катад бол ерөөсөө Айрис огц таалагддаг нь илэрхий байсан. За тэгээ үүн дээр нь би нэг анзаарсан юм нэммээр санагдсан. Яа тэгэхээр Софи Тачер гэдэг тэр жүжигчин одоо энэ Айрис тоглосон бүсгүй болохоор ерөнхийдөө тэр гадаад төрхийг нь нүүрнийхэн будалтыг нь гэх юм уу анзаарах юм бол нэлээд альтернатив стил юм аягтай. Яг хувь хүнийхэн стил бол жишээ нь альтернатив. Царай төрх биеийн галбирт нь зогцдог хувцсууд нь ерөнхийдөө тийм гот ч юм уу, панк ч юм уу, рок ч юм уу тийм жоохон бараандуу тэ савхан хувцс нэг тийм амьд хөгжим сонсдог байрын ч юм уу. Тэ нэг юм торон тэрко бандар зузаан ултай хар гутал гэх мэт тиймэрхүү хувцас зохимоор шинжээ харагддаг юм ихтэй. Гэтэл энэ кинон дээр нэг тийм 50-60-аад оны, тийм 60-аад оны нэг тийм сайн охины гэх юм уу? Тиймэрхүү маягийн хувцснууд өмссөн байсан. Нэг юм ягаан, дандаа пастел өнгөтэй ягаан, шар, цайвар цэнхэр гэх мэт ийм өстэй баантаг, тийм ийм цахтай цамц. Тэг ялангуяа тэр аяллаар яваад тэр одоо сэргийн байшинд ирж байгаа хувцсыг хараад би хөрхи юу өмссөн юм бэ? Энэ киноны одоо хувцсны дизайнерны ямар сонин сонголт хийгээвэ гэж бодож исэн. За гэхдээ миний тэр анзаарч исэн зүйл дараа нь маш гүн утга учиртай байсан анзаарагдана. За тэгээд ерөнхийдөө буцаад киноны үйл явдал руу ороход за манай одоо 3 хос буюу 6 хүн байгаа. Тэр хүмүүс одоо ууж идээд бүжиглэж наргаад ерөөхдөө тэр өдрийн хөвгчлөлтөө өнгөрүүлнэ. Гэхдээ тэр хооронд Жош, Кат хоёр биедээ сэтгнэтж байгаа юм шиг одоо Айрисыг үл тоогоотж байгаа юм шиг яг илэрхий үйлдэлүүд гаргадаг. Тэгээ Айрис түүнийг хараад мэдээж сэтгэлд нь эвгүй байгаа. Тэгээ Жошийг татаж аваад хоёулаа тусдаа бүжгэлдэг. За тэгээ тийм байдлаар байжгаад шөнө болоход одоо тэр хоёр орондоо ороод мэдээж секс хийсэн. Тэгтээ Жошийн хувьд бол ерөөсөө Айрисийн одоо таашаалыг огт бодохгүйгээр зөвхөн хуваа хичээгээд маш хурдан болцоход юу ч болоогүй юм шиг унтж байгаа. За Айрис болохоор чи надад хайртай юу би яараараа гэл инээгээл би амираад жагалтай ингээд үлдчихэж байгаа. За
маргааш өглөө болсон Iris хоёулаа одоо ингээд гоё уул модоор явъя. Нуурын ирэг дээр очие, хамт цагийг өнгөрөөе гэсэн боловч Жош бол маш цааргалж дургуйцэж чи ганцаараа явчихаа гэд дахин Iris уг нь хамтдаа явна гэж бодож ирсэн чинь бүр цааргалаад чи ганцаараа яв гэсээр гаргаа явуулчихдаг. За тэгээд Iris нуурын ирэг дээр бие шараад байж исэн чинь сэргээ хурж ирээд за Iris одоо сэтэн хаяад Iris мэдээж найзлуутайгаа ирсэн байж юу гэж сэргээд нүрхүү. Тэгээд сэргээг эсэргүүцсэн чинь сэргээ түүнийг одоо хүчинтэх гэж дайраад тэгээ багалзуурдаад за гэтэл Жош Iris хоёрын авчирсан ачаан дунд яагаад ч нэг хутга байсан. Тэр хутга нь яагаад ч Iris-ийн хармаанд орсон байсан. Тэгээд Iris халааснасаа тэр хутгийг гаргаж ирээд сэргээг алчдаг. За үлдсэн 4 хүн гэрт сууж идэл цус нь будагцсан Iris орж ирээд би сэргээг алчлаа. Би ийм зүйлхийг хүсээгүй. Гэтэ сэргээ ингээд намайг хүчинтэх гэж оролцсон гэд яриад ингээд мэдээж хүн алдсан хүн чинь амар улаарч улангасч галзуурч орилоод за тэр үед нь Жош Iris унт гэж хэлдэг. Тэгсэн чинь Iris хөдөлгөөнгүй болоод нүдэн цав цагаан болчихдог. Тэгээд киноны яг ингээд өрнөл тэндээс эхэлж байгаа юм л да. Яасан бэ гэхээр Iris хүрээсөө хүн биш. Iris болохоор одоо companion robot буюу орчин үед нөгөө яригадаад байгаа sex robot одоо ирчүүдийн робот найз өсгүйтэй болно. Бүх зүйлийг нэ сэтгэл зүй одоо бие махбодын гэр орныхан бүх хэрэгцээг нь хангадаг тийм төгс робот найз охинтой болно гэж нэг тийм зүгнэл гэх юм уу тийм юм яваад идэг. За тэгтэл тийм юм нь яг биелээд одоо гол дүрийн хүн гэж бодож исэн Iris нь яг тийм робот болж таарсан. Тэгээ энэ роботын хувьд болохоор мэдрэмжтэй хүнтэй адилхан бие махбодын өвдөлт мэдэрдэг, сэтгэлийн хөдлөл мэдэрдэг, хайрлаж чаддаг. За гэхдээ мэдээж програмчлагдсан өөрийнхөө эзнийг чин зүрхнээсээ хайрлах програмтай. За тэр байтугай гар утасны аппликейшнээрээ нүднийхэн өнгийг, дуу хоолойных нь бүдүүн нарийныг, одоо оюун ухааныг нь ярьдаг хэлийг нь хүртэл сонгож өөрчилж болдог. Тим робот одоо дэвшингүй өсрэлт шинэ үеийн технологи робот болж таарсан. За тэгсэн чинь Cat яагаад Iris дургүй байгаад исэн бэ гэхээр зүгээр секс робот учраас нь хүн биш учраас нь дургүй байгаад исэн байх нь. Josh яагаад Iris-ийн сэтгэл хөдлөлтэй тэр гомдлыг бас үлдээгээд исэн гэхээр робот учраас гэж тоохгүй байсан байна. Угаасаа өөрийг нь яаж ч хийсэн хайрлахаа програмчлагдсан учраас хүснээрээ хандаж болно гэж бодсон ба. За мэдээж тэнд байсан хүмүүс цочирдоод аллаг болцсон цагдаа дуудахгүй яах вэ гэсэн. За гэтэл энд дахиад нэг хэргийн учиг гарч ирнэ. Яасан гэхээр Cat Josh хоёр хоорондоо хувилдж агаад сэргээг Iris-аар алуулаад тэгээд сэргээгийн гэрт байсан бэлэн мөнгийг авахаар тохирсон байсан. Тийм учраас одоо Iris-ийн програмыг нь хаагдсан маа. Iris-ийг хийсэн компани болохоор ерөөсөө амьд хүнийг гэмтэх, хохирох, бэртээхгүй тийм хамгаалалттай байсан. Тэрийг нь болохоор Josh хактаад одоо нэг агрессив буюу түрэмгий байдлыг нь нэмж хасдаг тохиргоо хийгээд тэгээ түрэмгий байдлыг нь нэмсэн байсан. Тэгэхээр Iris ууг нь бол ямар ч хүнийг яаж ч ийсэн одоо гар хүрэхгүй, амь насанд нь занал хийхгүй, эрүүл мэндийг нь хохироохгүй байх тохиргоотой байтал Josh одоо түүнийг нь өөрчлөөд Iris-аар ингээд хүн алуулсан байна. Тэгээ өөрөө баг одоо өөрийнхөө роботыг ашиглах зөвшөөрлийг сэргээд өгөөд явуулчихсан. За тэгээ түүний хувьд ингээд төлөвлөгөө маш гоё бүтээд явж байгаа. Роботороо сэргийг алуулсан. Тэгээд одоо роботоо ингээд асуудалтай роботоо ингээд компанид нь буцаагаад өгчнө. Тэнд байгаа бэлэн 12 сая долларыг Cat тэр хоёр хувааж авна гэж ярьж байгаа. Тэгээд тэгсэн чинь Ella болохоор үгүй би нэгэнд мэдсэн юм чи би энд ч одоо оролцсон. Patrick бит хоёрт одоо тэнцүү хуваа 12-ыг ингээд 3 саяар хуваагаад авъя гэдгсэн чинь нөгөөр нь
Юу яриад байгаа? Юу гэж Патрикт өгдөө ингээд. Патрик гэсэн чи яасан ийсэн гэдгсэн чинь Элай бас Патрик руу хараад унт гэдэг жаа. Тэгсэн чинь Патрик бас компани робот. Тэр хоёрын нөгөө хөөрхөн танилцсан хайрын түүх нь бас л одоо аппликейшн эхлэхэд нэг 20-30 хэдэн төрлийн ч юм уу ингээд танилцсан түүх байдаг юм байна л та. Тэр түүхүүдээс сонгоод бид хоёр ингэж танилцсан гэж хэлээл. Тэгэл робот нь нөгөө хүндээ хайртай болчдөг. За яг тийм юм болсон. Гэхдээ Элай болохоор Патрик роботдоо жинхнээсээ яг үннээсээ хайртай. Жошийн хувьд бол нэг тийм айхтар сэтгэл зүй харилцаа холбоо байхгүй. За тэгээд эндээс л бүх одоо адал явдлыг хэлж байгаа. За манай гол дүрийн робот бүсгүй болохоор Жош болон түүний найзуудаас цухтан, Жош болон түүний найзууд одоо гэмт хэрэгээ нуун дарагдуулах мөнгө авахын тулд робот бүсгүйг агнана. За тэгээд дотор нь айгүй нэттэй юм гарна л да. За ерөнхийдөө ингээд үйл явдлыг нь харах юм бол нэг тийм ирээдүйн уран зөгнөлт, шинжлэх ухааны уран зөгнөлт, баг зэргийн трейлер би яг ч аимшигын кино гэж бас хэлэхэд хэцүү байгаа даа тий. За тэгээд нэг юм бодохгүй үзүүл нэг иймэрхүү кино. За гэтэл үүнийг дахиад жоохон ингээд гүнзгий оруулаад задлах гад үзье л та. За миний өмнөх бичлэгүүдийг хэрвээ үзсэн бол би нэг хэлчихсэн да. Эмэгтэй хүмүүс бид нарыг робот шиг байх шаардлага тавьдаг. Бид нэр хөгшөрсөн ч хөгшөрснөө мэддэгдүүлж болохгүй, үрчлээтэй байж болохгүй, таргалж болохгүй, насаа нуух хэвээр эмэгтэй хүн насаа хүндэлж болохгүй. Эмэгтэй хүн хөгшөрсөн бол хөгшөрсөн гэдгээсээ ичиж нуух хэвээр. Одоо цэвэршилт гэдэг бол гутамшигтай зүйл. Нөхөн үржихийн чадвараа алдсан бол чи одоо нийгмийн хувьд ерөөсөө хинч биш чиний одоо хүн гэдэг үнцэн чинь байхгүй болно. Чиний үнцэн гэдэг зүйлийг ерөөсөө чиний оюун ухаан, мэдрэмж, авиас, туршлага, хүсэл мөрөөдөл чинь ерөөсөө төлөөлөхгүй. Чиний үнцэн чи юун дээр байх вэ гэхээр чиний гадаад төрх дээр, нас дээр, үржих чадвар дээр хэр олон эрэгтэй хүний одоо харааг булаах, сэтгэлийг нь хангах, сэтгэлийг нь гжигдэх, одоо хэр сайн дэмжигч, арыг даагч байх, хэр сайн эхнэр ээж байж, одоо өөрийгөө золиослох чадвартай эсэх дээр чинь л нийгэм чамайг үнцэн өгөхөөс биш, чамайг хувь хүн, бие даасан хувь хүн гэж харахгүй, эрэгтэй хүний өргөтгөл, эрэгтэй хүний одоо биеийн гадна байдаг ч гэсэн нэг хэсэг чимэг зүйлт эд хэрэгсэл гэж үздэг. Амьд хүн биш эд хэрэгсэл гэж үздэг гэд би нэг ярьжсэн да тий. Хөгшрөх хэрэггүй, таргалах хэрэггүй, үрчлээт хэрэггүй, хүүхэд гаргасан ч хүүхэд гаргаагүй юм шиг байх хэвээр. Хүүхэд төрүүлэх гэдэг чинь энэ хорвогийн хамгийн ариун нандин зүйл гэж хэлдэг мөртлөө хүүхэд гаргасны дараа үлдчихэж байгаа биеийг нь жигшин зэвүүцдэг тий. Гидсэн унцсан, мөмөн шулхооцсон, арчаагүй бараг төрснийхоо дараа л ерөөсөө шууд боож багнаад л ерөөсөө төрсөн уул мөрийг алга болгоол. Тэгээ одоо ч мөр сүүлийн үед чинь одоо өөрөөрөө төрсөн бол өтрээгээ хүртэл заавалчгүй засуулахгүй бол нөхөртөө гологдно гэл нэг тийм юм ярьдаг болчихсон. Тэнд амьдрал үүсгэх ёстой амьдралын их булаг гэж яриад байдаг мөртлөө амьдрал үүсгэсэн бүх уул мөрөө баллаад тэнд цэвэр ариухан, залуухан, онгон бүсгүй шиг байх хэрэгтэй гэсэн юм ярьдаг шүү дээ, тэ. Ядарснаа хэлж болохгүй, гоншгомж болохгүй, гомдлосноо хэлэх юм бол гоншгор яншгар болно. Уурлаж болохгүй, уурлах юм бол ааштай болно. Тэ? Ерөөсөө юу ч болж исэн чам дээр одоо ямар ч дарамт тэ сүрдүүлэг, занл хийлэл, хүчрхийлэл ачаа ирж исэн чи гомдлохгүйгээр, олон юм ярихгүйгээр, цааргалахгүйгээр маш баяртайгаар дуртай наргагүй нүүрэндээ нэмсгэл тодруулаад нүрээ гой будцсан, гой биетэйгээр хүлээж авах хэрэгтэй гэдэг зүйлийг бид нарт нийгэм олон мянган жилийн турш тулгаж байгаа. Энийг ерөөсөө худлаа гэж хэлж болохгүй. Тэгэд угаасаа яг тэгдэг штэ.
эмэгтэй хүмүүсийг хамгийн хөөлдөг юм нь арчаатай арчаагүй. Арчаатай гэдгээр нь юу хэлэх гээд байна гэхээр эмэгтэй хүн болж төрснийхөө илүү ачааллыг даахта нийгмийн патриарх нийгмийн тэр тулгсан дүрээр дааж амьдр. Тэр тулгсан дүр нь юу вэ гэхээр төгс эхнэр, төгс эмэгтэй, төгс ээж, үргэлж хөөрхөн, үргэлж царайлаг, гой биетэй, үргэлж нэг тийм гоё даруухан, намуухан, намблаг. Тэгээ хамгийн гол нь өөрийгөө золиослох чадвартай байхыг шаарддаг шүү дээ. Тэгээд ярахаар бид нар яг эмэгтэй хүнийг робот байхыг шаарддаг гэж би хэлжсэн. За тэгтээ энэ дүрмээр нь хичнээн тоглоод та хамгийн төгс эхнэр, хамгийн төгс ээж, хамгийн төгс бүсгүй байсан ч гэсэн, хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй байсан ч гэсэн байгалийн жамыг сүрж зогсоод хөгшрөлтийг даван дийлээд хөгшрөөгүй үхээгүй хүн угаасаа байхгүй. Энэ жам ёсны дагуу л болдог зүйл. Үүнийг сөрөө дийлсэн хүн байхгүй. Тэгээд ингээд патриарх нийгэмдээ тасан зохицоод тэр төгс роботын дүрийг бүтээгээд төгс эхнэр, төгс ээж, төгс хань, төгс бүсгүй бай. Тэгээ үргэлж гадаа дотоод бүх юмаа анхаарч алхам гიშгэн болгоно, тооцоолж амьдрий. Өөрийгөө үргэлж золиослъя. Өөрийгөө хамгийн ард нь тавья. За ингээд амьдрахгүй, зүгээр ч ингээд амьдрахгүй бусад эмэгтэйчүүдийг ийм байхыг тулгын шаардъя. Тийм биш байгаа эмэгтэйчүүдийг буруучилж чичлэе. Гээд тэгж амьдрсан ч гэсэн цаг нь ирэхээр робот хэрвээ өөрийгөө хүн биш эд зүйл робот гэж тооцоолж байгаа бол эд зүйл яадаг вүлээ гэхээр загвар нь хуучрахаар дараагийнхаараа солигддог гэд би нэг бас хэлжсэн. Та эрчүүдийн тань тавьдаг мундаг шаардлагуудыг бүгдийг нь биелүүлээд тэдний гаргасан дүрмийн дагуу бүх насаараа тоглосон ч гэсэн тэд нар дүрмээ байжгаад дахиад сольчихно. Та тэр дүрмийг нь олон дүрмийг нь хизээч бүгдийг нь биелүүлж чадахгүй. Тэр нь заримдаа хоорондоо харшилтдаг дүрмүүд ч байгаа. За тэгээд ингээд авч үзэхээр энэ кино нь шууд утгаараа авч үзэх кино биш. Харин ёгтлол, ёжлол, зүйрлэл маягаар патриархид амьдарч байгаа эмэгтэйчүүдийн амьдралыг ийм байна гэж төлөөлөн дүрсэлсэн байж бас болохоор байгаа даа. За тэгээд Жош гэдэг дүрийн талаар яриа л та. За Жош болохоор бас миний яриад байдаг. Нөгөө өөрийгөө сайн залуу гэж боддог залуу. Би хүнийг санаатайгаар ийм юм хийдгүү. Би хүнтэй ийм юм хийдгүү. Хүн алдгүү, хүчин хийдгүү, ингэдгүү, тэгдгүү. Тийм болохоор би сайн хүн гэж итгэдэг мөртлөө муу юм боломж нь олдох юм бол боломж нь олдоод өөрөө тэнд ямар нэг хариуцлага хүлээхгүйгээ мэдж байгаа бол хүн алах, хүчин хийх ч юм уу хамгийн харгас зүйлсийг хийхэд бэлэн байдаг эрчүүдийн төлөөлөл нь яг энэ Жош байгаа байхгүй юу? Гаднаас нь харахад гимгүү, цайлган гинэн хүүхчиг юм шиг. Ягаад ч нэг тийм хорхоод хоргүй царайтай. Гэхдээ ямар нэгэн байдлаар өөр хүмүүсийг ашиглах, өөр хүмүүсээр дамжуулаад өөртөө ямар нэг ашигтай нөхцөл үүсгэхийн тулд бусдыг золиослохдоо ерөөсөө ч гимшихгүй, баригдахгүй гэж үзвэл баригдахгүйгаа мэдчихвэл юу ч хийхэд бэлэн тийм хүн байгааз. За тэгээд Жош болохоор бас инсел гэдэг орчин үед маш олширч байгаа эрчүүдийн нэг төлөөлөл байгаа. Инсел гэдэг нь involuntary celibate буюу ингээд celibate гэдэг чинь секси харилцаанд ордгүй хүн байхгүй юу? Тэр хүний чи юу гэдэг нь сахил хүртсэн гэж бас заримдаа хэлдэг. Ерөнхийдөө хинтээч секс хийхгүй байгаа хүн. Гэтэ involuntary celibate гэхээр өөрийн биш бусад хүмүүсийн сонголтоор celibate хийх байгаа хүн гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэнтэй хинч тоож секс хийхгүй, харилцаанд орохгүй, хайрлахгүй байгаа хүн гэсэн үг байхгүй юу? За тэгээд орчин үеийн нийгэмд male loneliness epidemic буюу эрчүүдийн ганцаардлын ийм тахал гэсэн зүйл гарч байгаа гэдэг. Тэгээд энэ дээр болохоор инсэлүүд эмэгтэйчүүдийг буруутгадаг. Та нар ээжүүдийн маань, эмээнэрийн маань адил бид нарыг
хайрлахгүй байна. Биднэрт боломж өгөхгүй байна. Тэр хүмүүс ингээ насаараа амьдраад ирсэн байхад ээж нар маань, эмээ нар маань насаараа манай аавыг, өвөөг тэсэд твчээд амьдраад ирсэн байхад та нар одоо тийхгүй байна. Та нар хитрхи боловсралтай болчлоо. Та нар бие даасан болчлоо. Мөнгөтэй ажилтай байна. Тэгээд бид нарыг голоод байна. Та нарыг бид нар гэртээ дөнгөлж чадахгүй байна. Та нарт бид нар тоогдохгүй байна. Тийм учраас одоо бид нар та нарыг ямар нэгэн байдлаар одоо хариугаа авнаа, харгислнаа. Одоо боломж нь олдох юм бол та нарыг хүчирхийлнэ. Одоо бие махбод сэтгэл зүй, бэлгийн хүчирхийлүүлэлтэн болж өгвөл ална ч гэдэг юм уу те. Эмэгтэй хүнийг үзэн ядах өөрийнхөө амьдралын асуудлуудад эмэгтэй хүнийг буруутгах одоо тэр гүн үзэн ядалт шингэсэн хүмүүсийг инсел гэж нэрлэдэг байхгүй юу. Тэгээд Жош болохоор яг сонгодог инсел. Тэр хүний хувьд өөрийнхөө гаргасан шийдвэр гэх юм уу ер нь бол одоо хүртэл амьдарч байгаа өөрийн чинь амьдрал за 100% биш. Мэдээж эцэг эхий чинь, гэр бүлийн чинь, хамт олонны чинь, найзуудын чинь, амьдралд чинь хөндлөнгөөс орсон хүмүүсийн мэдээж шийдвэр байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл чи ямар хүн байгаа вэ чинь талаас илүү хувь чиний өөрийн шийдвэр те. Чамд ямар нэг траума ирсэн байж болно, ямар нэг асуудлууд гарсан байж болно. Гэхдээ насанд хүрсэн хүн бол чи тэрийг яаж шийдвэрлээд, ямар шийдвэр гаргасны үндсэн дээр чи өнөөдөр ийм байж байгаа вэ гэдэг чинь бас чамаас хамаарах зүйл байхгүй юу? Тэгээд одоо бусдад насанд хүрчээд 25-аас дээш наслчаад бусдад муу юм хийгээд за тэрийгээ болохоор би өөрөө траума авсан. Би хүүхэд байхдаа ингүүлжсэн. Би ийм зүйлийг ингэжсэн болохоор би одоо хүмүүсийг ингэт юм а гэдэг тийм шалтгаан байж болохгүй байх нэ. Чиний өнөөдөр хэн байгаа чинь чамаас өөрөөс чинь шалтгаалж байгаа эд байхгүй юу? Жошийн хувьд бол яг тийм сонгодог инсэл байгаа байхгүй юу? Яг хохирогчийн сэтгхүүтэй. За миний хүүхэд нас юм байсан. Би баян аль төрөөгүй. Би дандаа азгүй амтан байсан. Би охтод тоогддгүй. Хэрвээ би жаахан мөнгөтэй л байсан бол хүүхнүүд над дээр ирэх байсан юм аа ч гэдэм юм уу те. Тэгээд ямар сайндаа би одоо ингээд өөрийнхөө сэтгэл зүй бие махбодын хэрэгцээгээ роботоос авч байна. Ядж байгаад би чамаа худалдаж чаваагүй чи түрээсийн амтан гэж айрээс хэлж байгаа. Тэр ингээд өөрийгөө л хохирогч гэж үзээд байгаа. За тэгээ инселүүдийн дунд бол яг тэгж өөрийгөө хохирогчийн дүрд оруулах тэр нэг тийм сэтгэл зүйн одоо delusion гэх юм уу хийрхэл бол маш их байдаг. За тэд нэр их тохиолдолд хэний нэг хохироож байгаа мөртлөө ер нь бол хариуцлага ерөөсөө үүрдэггүй дандаа өөрийгөө хохирогч мэдэрдэг. За тэдний хувьд нөгөө entitlement буюу би ямар нэг зүйлийг хүртэх эрхтэй гэдэг итгэл маш их байдаг. За тэр өөрт нь одоо төрөхтөн ертөнцөөс ч юм уу хин нэгнээс нь өгөх ёстой байсан амлсан зүйлийг авч чадаагүй гэх юм буруу дандаа бусад хүмүүст нөхцөл байдалд чихэж яадаг. За та нар нэг ийм эмийг аягүй их мэднэ шүү дээ. Эмэгтэйчүүд бүгдээрээ л ямар хүн туртайг мэднэ. Бүгд өндөр царайлаг, баян одоо мундаг карьертэй тийм л эрхтэйг сонгодог. Бусд нь бид нар бол тэгээд азгүй амьтад бид нарыг ямар ч эмэгтэйчүүд тоохгүй гэх ухааны юм ярьдаг залуучууд зөндөө байдаг тийм. За яг тэр логикоор нь бодоод үзэх юм бол энэ хорвоо дээр одоо ихнэр найз бүсгүйтэй намхан ч юм уу, царай муутай ч юм уу, тарган ч юм уу мөнгөгүй эрхтэй хүн үлдэхгүй нэ. Гэтэл бид нар яг ингээ бодит амьдралыг харах юм бол маш аз жаргалтайгаар одоо хайр сэтгэлийн холбоотой гэр бүлтэй байдаг намханч бай, царай муутайч бай, тарганч бай, мөнгөгүй ч ярьчуд зөндөө олон байдаг штэ. Бид нар яагаад аз жаргалтай амьдраад байгаа юм? Тэр нөгөө өөрийгөө өрөвдөд байгаа хүмүүсийн хувьд би өндөр иш болохоор, царайлаг иш болохоор, гой болчингуу болохоор, мөнгөгүй болохоор одоо энэ хүүхнүүдийг өөрийн болгож чадахгүй байна гэд байгаа. Гэтэл тийм юмгүй мөртлөө аз жаргалтай амьдрал бүтээсэн ирчүүд байгаа штэ. Тэгвэл тэд нар яаж тийм баа? Ерөөсөө сайн хүн байсан нь л сайн хүн байснараа л тэд нар чинь ингээд хүний харийг татчихж байгаа сте. Өөрөөс хамаарах зүйлээ хийсэн байгаа сте. За мэдээж ямар ч тохиолдолд хүн гэдэг чинь тэ
одоо байгалийн өгөгдлөөрөө сайхан хүнийг харна. Тэр үнэн. Гэхдээ зөвхөн сайхан байлаа гэд, зөвхөн гоё биетэй байлаа гэд, зөвхөн баян байлаа гэд тэр хүнтэй тэсэд амьдарчдаг, тийм хүн татагддаг хүмүүс бас цөөхөн штэ. Мэдээж тийм хүмүүс байгаа. Гэхдээ тийм хүн татагдж байгаа тэр хоёр бол ингээд тэ зөвхөн гадаад төрхөөрөө биендээ татагдж байгаа. Эсвэл зөвхөн хөрөн мөнгөөрөө нэг нь татаад нөгөөх нь татагдж байгаа бол тэр хоёр хоорондоо тохирсон л хүмүүс байхгүй юу? Тийм зүйл хүсээгүй жинхэнэ хайр сэтгэл, жинхэнэ холбоо, жинхэнэ харилцаа, жинхэнэ одоо юм хамтын амьдрал хүсэж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тийм хүмүүсийн хувьд гадаад төрх байна уу, нийгмийн одоо гарал үүсэл угсаа байна уу, олох мөнгө нь байна уу, ер нь хамаагүйгээр амьдардаг хүмүүс зөндөө байгаа. За гэтэл нөгөө инсэлүүд маань өөр дээрээ ажиллах, тий? Өөр дээрээ одоо тэр дутуу байгаа зүйлсээ нөхөхийн тулд өөр дээр ажиллахын оронд гомдлоод гоншгоноод хин нэгнийг буруутгах нь амар амархан байгаа байхгүй юу? Эмэгтэйчүүдийг хамгийн амарханаар буруутгах чинь штэ. Чи намайг байгаагаар минь хүлээж авсангүй. Чи буруутай. Чи надад өөрийнхөө биеийг хуваалцаагүй, өөрийнхөө хөдөлмөрийг надад зориулаагүй, үнгүү зориулаагүй. Чи намайг асарч тооглож авч явахыг эсэргүүцэж гин. Оронд нь чи өөрийгөө сонгож гин гэж уурлаад байгаа байхгүй юу? Тэгээд өөрийгөө сайжруулна гэдэг чинь за чи үнэхээр өөртөө итгэлгүй байгаа бол үнэхээр чи мөнгөтэй л болчвол аз жаргалтай болно гэж бодож байгаа чи мөнгөтэй болохын тулд хөдөлгөх хэрэгтэй. За одоо царай муутай төрчихсөн ч юм уу намхан төрчихсөн хүмүүс одоо яах аргагүй. За жишээлбэл би илүүдэлчинтэй учраас тогтохгүй нэгж бол илүүдэлчин хасч болно. Тэгээд энэгээрээ бол би хайр сэтгэлтэй уулзрахын тулд илүүдэлчингээ хас гэж байгаа юм биш. Үнэхээр хайрлах хүн гарах юм бол чамайг ямар ч чинтэй байсан хайрлна. Гэтэл яг тэр инсэл хүмүүсийн хувьд намайг ийм болохоор тоохгүй байна гэж дотроо бодоод тэрэндээ бусд хүмүүсийг буруутгаад байгаа боловч яг түүнийг өөрчлөх ямар нэг алхам хийхгүй байгаа. Тэгээ энэ бол яг цэвэр сэтгэлгээний асуудал. За тэр инсэл гэд байгаа өөрийгөө азгүй төрсөн учраас хайрыг ч юм уу бусад хүмүүсийн амархан хүртээд байгаа зүйлийг хүртэхгүй байна гэж итгэж байгаа хүмүүсийн хувьд гів хинт одоо хүслийг нь биелүүлдэг шид бэрд гарч ирээд хүссэн бүх мөнгийг нь эрх мэдлийг нь тэгээд царай цусыг нь өглөө тэр инсэл гів гинт айгүй гоё биетэй өндөр нуруулаг царайлаг мөнгөлөг залуу боллоо. Тэглээгээд тэр аз жаргалтай болохгүй хүссэн зүйлээ авч чадахгүй хүсээд байсан тэр харилцаанд орж чадахгүй. Яагаад тэгэхээр тэр өөрийгөө голж байгаа тэр аз жаргалгүй болгож байгаа юм нь энэ дотроосоо гарч ирээд байгаа болохоос ерөөсөө тэр гадаад хүчин зүйл биш байхгүй юу. Тэгэхээр яг энэ Жошийн дүрээр хараад одоо энэ инсэл болон тэ нуугдмал инсэл, нуугдмал мисожинист буюу эмэгтэй хүмүүсийг үзэн яддаг хүмүүсийг ялгаж харж сураасаа гэж би бас бодсон. Тэгэд хэдийгээр одоо логкоор ашиглах юм бол за роботыг зовоолоо, роботыг гомдоолоо, өвтгөлөө гэд ямар хамаатай тэр чин хүн биш гэж хэлмээр аа. За гэтэл Айрис ерөөсөө хүнээс ямар ч ялгаагүй байгаа зү. Тэр мэдрэх үү мэдэрнэ, өвдөлт мэдэрнэ. Сэтгэл зүйн шаналл трама мэдэрнэ. Бүх хүнд байдаг бүх мэдрэмж байгаа. Дээрээс нь түнд ухамсар байгаа. Ерөөсөө би нь өөр болохоос биш тэр чинь хүнтэй бараг ялгаагүй болчихж байгаа байхгүй юу? Тэнгүүд өөрийгөө сайн залууч гэдэг юм уу, гим хоргүй гэсэн мөртлөө санаатаагаар тэр өвдөлт мэдэрдэг одоо роботик гэх юм уу одоо оршихуйг те санаатаагаар лааны галан дээр гарыг нь түлж байгаа. Санаатаагаар түүнийг тамлах гэж оролдож байгаа. Сэтгэл зүйн дайралт хийж байгааг нь харахад яг тэр ингээд нөгөө эмэгтэй хүнийг үзэн ядах сэтгэл нь яг нэвч шингэсэн байгаа байхгүй юу. За тэгээд сүүлийн үед бас нэг юм болсон. Нөгөө инсэлүүдийн хувьд ингээд нөгөө жинхэнэ найз охин олж авч чадахгүй байсан учраас AI найз охид хийж эхэлсэн. AI програм. За тэр програм нь болохоор чамайг хайрлах бас ингээд тэгээ яг Iris шиг би байхгүй ч гэсэн ингээд компьютер гар утсан дээр юм бичээд ингээд хайрлах тийм тохиргоотой. За тэгсэн чи яасан бэ гэсэн чинь нөгөө ирчүүд тэр AI химэл оюун ухаанд найз охиноо
хүчрхийлж ихсэн хил амаар доромжилж, гутааж, сүрдүүлж тэгээд одоо чамайг uninstall хийн гэж айлгаж битгий uninstall хийгээчтэй гэж гуйлгаж эхэлсэн гэж мэдээ гарч байгаа юм л да. За тэгэнгүүт эмэгтэй хүнийг дорд үздэг мисогинистик хүний хувьд эмэгтэй дүртэл бол роботч бай, хүнч бай, тэ бүгдийг нь үзэн яддаг байгаа байхгүй юу? За тэгээд энэ кинон дээр болохоор ингээд зөвхөн робот эмэгтэйд муухай зүйл тохиолдоод байгаа юм шиг боловч Iris тохиолддог бүх зүйл биднэрт өдөр тутмын амьдралд маань тохиолдож байдаг. Тийм зүйлийг Iris-ийн туулж байгаа зүйлийг дэлхий дээр сая эмэгтэйчүүд туулж үзсэн, туусаарч яваа, туулах ч болно гэдэг бодол өөрөө аюу аимшигтай байгаа зү тэ. Тэгж бодогдож байна уу? Өөрийг чинь тоодгүй, хүндэлдэггүй, үнэлдэггүй тийм эрэгтэй хажууд тийм хүнд хайртай болчоод өөрчлөгдөх байх гэж гордоод би өөрийнхөө үйлдэлээ өөрчлөөд байвал өөрийнхөө зан чанарыг өөрчлөөд өөрөө илүү хичээгээд байвал надад хайртай болох байх гэсэн гордлого тээдэг ч юм уу те. Үл тоогдож, үл хайхрагдаж байгаагаа мэдэрж байгаа мөртлөө нөгөө хүн чинь одоо чамайг гаслайт хийгээ тийм юм байхгүй чи ганцаараа хитрхийх юм бодоод байна гэж хэлдэг ч юм уу. За хайртай байсан, хайртай гэж итгэжсэн чамд хайртай чамайг хамгаална гэж бодож байсан хүндээ, хайр сэтгэлийн холбоотой хүндээ хөөгдөх тэр хүнээсээ ингээд сүрдүүлэг, занал хийлэл, эрүүл мэнд амин насанд чинь аюултай занал хийсэн мэдрэмж авах тэр хүнээс зүгтах энэ мэдрэмжийг 3 эмэгтэй тутмын нэг нь мэдэрдэг. За яг цаг бусаар бусдад хөнөөлгсөн эмэгтэйчүүдийн 50% нь хайртай байсан хүндээ алуулсан байдаг. Тэгэхээр энэ бол ерөөсөө зүгээр нэг робот эмэгтэйд тохиолдоод байгаа зүйл биш. Роботч бай, мах цуснаас бүтсэн хүнч бай, эмэгтэй л болсон бол бид нар яг адилхан зүйлийг үзэж туулаад байна. За энэ үзэж туулуулаад байгаа бидний ийм байдалд оруулаад байгаа зүйл нь юу вэ гэхээр патриархи буюу эцгийн эрхт ёс гэдэг зүйл юм байна. За эцгийн эрхт ёс гэдэг зүйлийг шүүмжлэхээр эрчүүд маань нөгөө өөрийгөө өмөөрч орж ирэх гэдэг. Хэрвээ та эцгийн эрхт ёсонд тарих толгоогоо угаалгаагүй бол та өөрийгөө эмэгтэй хүмүүсийг үзэн яддаг хүн гэж бодохгүй байгаа бол энэ талаар ярихад танд өөрийгөө хамгаалж дайсагнах тийм мэдрэмж ууг нь төрөх ёсгүй юм байна. Асуудал байгааг олж хараад хүлээн зөвшөөрөх. Хэрвээ та үнэхээр эмэгтэй хүнд эргэн тойрныхон эмэгтэйчүүдэд ээж ихч найз бүсгүүдээ уг нь л ингэж ярмааргүй байхгүй юу? Танд ингэж хамаатуулах гав. Эрэгтэй хүнд ингэж хамаатуулахгүйгээр уг нь зүгээр л бие хүн гэдгээр нь ойлгомоор байгаа. Гэтэл ихэнх эрэгчүүдийн хувьд эмэгтэй хүнийг өөртөө адилхан эмэгтэй гэж ойлгож хүлээж авахд маш хэцүү байдаг учраас арга ятсандаа таны ээж, таны эхнэр найз бүсгүй хайртай эмэгтэй ихч дүү охинтой адилхан биш үү гэж л тийм байдлаар ойлгуулах гэж чийдэг арга ятсан сүүлийн арга юм байна. Тэгээ өөрт нь хамааралтай эмэгтэйчүүдийг л жаахан харж үзэж хайрладаг болохоос бусад эмэгтэйчүүд яаж байгааг үл тоодог энэ эрчүүдийг эцгийн эрхт ёс бэлтэж хүмүүжүүлээд байгаа. За түүн дээр нь мэдээж үүгээр бас өсөж хүмүүжсэн эмэгтэйчүүд ч бас одоо хувь нэмэр оруулж байгаа. За тэгээд ингээ эцгийн эрхт ёс ярихаар одоо энд маань бас айгүй буруу ойлголттой учраас эцэг хүн, эр хүн гэдгийг үүсгэж гин гэж бас ойлгох гээд байдаг. Гэтэл энэ ерөөсөө тийм асуудал биш. Эцгийн эрхт ёс нь ерөөсөө маш баян эрх мэдэлтэй бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн цөөн хідэн эрчүүдэд л ашигтай болохоос ш түүний доор байгаа эр эм одоо хүүхэд хамаагүй бүх хүмүүст халтай тогтолцоо гэдгийг бид маш олон эрдэмтэд нийгэм судлаачид хэлээд л байгаа.
За та нар одоо Америкт юу болж байгааг яг хараараа. Одоо ардчлал эрх чөлөөний үлгийн орн гэдэг оронд за яг үнэндээ цаана ямар хичнээн рейсист, хичнээн мисожинист, хичнээн эцгийн эрхт ёстой орн байсныг нь саяны сонгуулиар харлаа. За Трамп гэдэг хүн сонгогдлоо. Тэр хүн чинь ямар хүн гэдгийг бүгд мэдж байгаа. За Трампыг дагаад ерөөсөө сонгуульд өршөлтөөгүй мөртлөө гарч ирээд одоо Трампын дээр гарчихсан дэлхийн хамгийн баян Илон Маск гэдэг хүн гараад ирлээ. Тэр хүн одоо ингээд өшгөний цаадах ерөнхийлөгч болчлоо. Тэр хоёр хүн нийлээд одоо ямархуу байдлаар улсаас амарч байгааг харж байгаа бах. За гэхдээ яг тэр хүмүүстэй тэр Илоны хүрээллийн гэх юм уу таймгүй баян хэдэн зуун тэр бумаар үнэлэгдэх хөрөнгөтэй тэр хүмүүсийн хувьд бол амьдрал маш гоё байгаа. Тэр хүмүүсийг тойрон хүрээлсэн хүмүүсийн хувьд гоё байгаа. Гэтэл одоо хэдэн зуун сая энгийн Америк иргэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжгүй болох дээрээ тулж байгаа. За тэгээ Америкийн нийгмийн энэ ороо бусгай байдал нь зөвхөн Америкчуудад биш дэлхийд даяар нөлөөлөд эхэлсэн байгаа. За өчигдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Америк гарахаар шийдлээ. За тэгээд одоо Европын холбооны эсрэг сүрж зогсож байгаа, хөршүүдтэйгээ муудсан байгаа. За Украиныг дэмжихгүй гэдгээ бараг мэдэгдчихсэн. За тэгээд Оросуудын бараг талд орж байгаа. Орос Украиныг дайраад ороод ирэх юм бол мэдээж Европын холбооноос бол дайн зарлж магадгүй байдалд орсон байгаа гэх юм уу. Тэгэхээр одоо тэр нэг толгой дээр байгаа хитгэн баян эрчүүдийн тоглоомноос болоод дэлхийд даяараа бид нар энэ сайхан үг нь инх цагт дайнич одоо сүйдийг үзэж магадгүй байдалд орчиж байгаа байхгүй юу. Тэр дээр байгаа хүмүүс дээр байгаа гэдэг нь маш цөөхөн гэж би хэлсэн шүү дээ. Нийгмийн дээд 0.1% ч юм уу 0.1% ч юм уу хүмүүс л байгаа. Хин нэг хүмүүсийг баяжуулахын тулд хэсэг бүлэг хүмүүс заавалчгүй ядуу байх ёстой. За тэгээд тэр дээдлийн хүмүүс хэмжээ хязгааргүй баяжаад лана гэдэг чинь доотлын хүмүүс тэр хэмжээгээр үгээгүй хоосон болж байж тэр зүйл нь тэнцэх ёстой байна. Тэгэхээр тэнд хэдэн зуун 400 500 тэрбумтай нэг хүн болоод байна гэхээр тэр хэмжээгээр л одоо энгийн хүмүүсээс тэр мөнгийг нь сороод байна гэсэн үг. Тэр нь магадгүй Америк хүмүүс ч харахгүй ийм дорой буурай хөгжилтэй орны хүмүүсийн мөнгийг бас сороол авч байгаа гэсэн үг. Тэгээд тэр дээр байгаа хүмүүс тэр мөнгөтэй эрх мэдэлтэй хэвээр үлдэхийн тулд яах ёстой вэ гэхээр доор байгаа хүмүүсээ эв найрамдалгүй түнжингөө байлгах ёстой. За түүний тулд арьс өнгөөр нь хагаралтуулах хэрэгтэй, шашин шүтлгээр нь хагаралтуулах хэрэгтэй, хүүсээр нь хагаралтуулах хэрэгтэй. Хагаралтуулж хоорондоо бужигнаж болох бүх зүйлээр нь одоо хооронд нь алалцуулах хэрэгтэй байхгүй юу? Хоорондоо бид нэр алалцж байгаа хооронд тэр дээдлийн хүмүүс бидний одоо эдэш ууш, байгалийн нөөц баялаг, амьдралын алтан цаг болгоныг нь сорж хамж авч байгаа. Одоо тэр баян хүмүүс, тэр хүмүүсийн корпорацууд мөнгөтэй болоод монопол болоод байх тусам бидний идэж уудаг, бидний өмсөж зүүдэг, бидний амьдрдаг бүхэн үнэтэй болно. Тэр үнэтэй болгоныг бид нар авч чадахгүй болоод эхлэнгүүт юмны үн өсөөд цалин нэмэгдэхгүй байхаар бид нар ерөнхийдөө албан ёсны нэргүй болохоос ш тэр хүмүүсийн боол олж хуурна. Өөр төрлийн ажлын байр байхгүй. Тэгээд олигтой цалин олж чадахгүй. Тэгтээ өлсөж өхгүй тулд өгж байгаа цалинг нь аваад л өдрөөр амьдрахаас өөр аргагүй болох тийм нийгэм гэдэг зүйл ер нь бүтгэд бас ойрхон байгаа. Хэрвээ бид нар нийтээрээ энэ эцгийн эрхт ёс болон одоо энэ мисожини гэдэг зүйлийг авч хайж чадахгүй бол тэр дээр байгаа хитгэн хүнийг
аз жаргалтай амьдруулахын тулд хэдэн тэр бумаараа зовдөг энэ тогтолцоог халж чадахгүй байвал тийм зүйл болоход бид нэр ингээд хэдхэн корпорацийн боолууд болоход айгүй ойрхон байгаа. Гэхдээ харамсалтай нь мэдээж тэр хүмүүс яаж олон нийтийн тархийг угаахаа маш сайн мэдж байгаа, бүх медиа платформуудыг худалдаад авчихсан байгаа. Тэгээ бид нарт ийм гой пропаганда явуулж байгаа, гой ном бичиж байгаа, гой үлгэр тэтгүүлж байгаа. Нэг ядуу орны ч юм уу ядуу айлын нэг хүүхэд ингээл өөрийнхөө ариун цагаан хөдөлмөрөөр ингээл хасар баяцсан гой түүх тэг кино биднэрт үзүүлчлээ. Гэтэл тэр яг дээр байгаа асар баян хүмүүс чинь ихэнх нь угаасаа баян айл төрсөн. Баян айлаас тэг амьдралдаа юун ч санаа зовхгүйгээр өссөн. Тийм тулдаа сайн боловсрол эзэмсэн, сайн багш нартай байсан, сайн танил тал хүрээлэлтэй тэднийхэн ачаар ажилд орчихсан, туршлага хуримтлуулчихсан. Тэгээ зээл авчихсан. Бизнесэнд дампуурлаа гэхэд айхан байхгүй, алдах юм байхгүй. Бүр болохгүй болвол тэгэл засгийн газраар тэр дампуурлынхаа одоо юуг нь төлөвлөчихдөг тий. Дээрээс нь тийм хүмүүс чинь маш өөртөө ихтэй байгаа. Мэдээж давуу талтай төрсөн учраас тэрийг ашиглаад л баяжсан баа. За үнэхээр игэл ядуу айлаас гараад асар баяжсан хүмүүс бол үнэхээр зөвхөн. За тэгээд гэтээ би чинь бүр том хэмжээгээр яриад байгаа шүү дээ тий. Нэг дундаж хэмжээнд сайхан амьдрах одоо хөлжих хөрөнгөчхийг бол үгүйсгээгүй. Би тэнд нийгмийн шийдвэр гаргах төвшний хүмүүсийг ярьж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт тэр хүмүүс чинь биднэрт ингээ гоё юм үлгэр яриад та нар ч гэсэн бидний нэг болж чадна гэд бид нартай ингээ хооронд нь алцуулаад байгаа. Тэгээ тэр үлгэрт нь итгэчихсэн ямар ч хүн өөрийгөө одоо хизээ нэгэн цагт тэдний нэг болно. Тийм учраас энэ тогтолцоо нь хിവэрэ байж бэгээ. Намайг дээр гарах үед бүгд энэ тэнцүү болчихсон байж болохгүй. Тийм учраас энэ гурвалжинг би авч үлдэнэ гэдэг байдлаар тэр нэг худал хуурмагт итгээд найдаад яг одоо тэр эцгийн эрхт ёсны үзлээсээ салж чадахгүй байгаад байгаа юм л та. Тэгээ ингээд эрэгтэй эмэгтэйгийн хоорондын юм ярьж байснаа чи юу болоод юун амир нийгмийн одоо тогтолцоод аймаа яриад унваа гэд. Гэтэл ингээд түүхийн бүх үед энэ зүйл дахин давтагцаар л ирсэн. Энэ яг өмнөх түүхүүдийг мэдж байгаа хүний хувьд тэ уншиж байсан бол энэ юусоо шин зүйл биш. Одоо далтыг хараад тамаг твшүүлээд байгаа зүйл биш. Түүх өөрийгөө давтдаг гэдэг яг давтдаг нь л болж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр тэгээ эмэгтэй хүнийг үзэн ядах үзэл за өөрөөсөө өөр арьс үндэс шашин шүтлэгтэй хүнийг үзэн ядах үзэл энэ бүгд нь дандаа зэрэгцэн оршихдоо зөвхөн нэг хэсэг бүлэг хүмүүсийг өргөх зорилготой байдаг. Тэгээ тэр өргөгдөж байгаа хэсэг бүлэг хүмүүс нь хэн гэдгийг та нар бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо өөрсдий чинь боолчилж байгаа тэр хэдхэн хүний төлөө өмнөөс нь та нар ажлыг нь хийж өгөөд байна гэсэн үг байхгүй юу? Та нар хүмүүсийг өөр хүн байсныхын төлөө үзэн ядчихвэл, эмэгтэй хүн байсныхын төлөө дорд үзчихвэл та нар өөрсдөө чинь боолчилж байгаа хүний төлөө өмнөөс нь ажлыг нь сайн дураараа үнгүй хийж өгч байна л гэсэн үг гэдээ ойлгож байгаа. Тэгээ мэдээж энэ бүхнийг ингээ яриа шийдчихдэг бол маш амар л байна. Даанч тийм юм байхгүй гэдгийг би мэдж байгаа. Тэгээ мэдээж нийгмийн тогтолцоог оронгоор нь суураар нь эргүүлж чадахгүй ч гэсэн нэг ч гэсэн хүний амьдралд арай илүү өөр сонголт, арай дээр амьдрал юм уу ирээдүг бий болгоход нь нэг жоохон ч гэсэн түлхэж үзүүлж ивэл энэ нь бидний хийж чадах хамгийн том зүйл. Тэр утгаараа би одоо уг нь юм яриад байдгийг. Тэгэд энэ бичлэгүүдээрээ би ер нь юу уриалаад байдаг вэ гэвэл хүн болгон эргэтгэж аз жаргалтай амьдрдаг нийгмийг л
дээд талаасаа шаардъя гэдэг юм яриад байдаг. За энэ нь гэхдээ мэдээж хүрэх хүмүүстэй хүрж байгаа. Тэгээд одоо энэ том зорилготой хүрэхийн тулд эн чинь ингээд дотроо олон задарчж байгаа. Энийний нэг нь л одоо энэ гендерийн эрхтэйгш байдал буюу эрхтэй эмэгтэй хүмүүс хүүсээсээ үл хамааран эрхтэйгш оршиол гэдэг зүйл болчиход байгаа. Тэгээ энэ ууг нь сайн бодохоор эрхтэй хүмүүст ч гэсэн гоё яагаад тээ. Нийгмээс тулгадаг элдв янзын дарамтууд байхгүй болчин. Чи заавалчгүй ийм бай, эр хүн юм байж ийм бай, битгий шалчгансан баймаа. Тэ? Чи ар гэрээ заавалчгүй авч яв гэл тиймэрхүү дарамтуудад орохгүй гэж бодохоор ууг нь гоё биш л юм шиг байгаа юм л та. Тэгээд тийм биш болохоор л одоо ингээд айгүй хүн хатан тэмцээд эсэргүүцээд идэг юм билгүү дээ. За сая олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болсон. Манайхны хувьд яг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг утгаа сайн ойлгохгүй жаахан гуйлах шинжтэй эмэгтэйчүүдийг уулгаж идүүлдэг, одоо бэлэг өгдөг, цэцэг торт өгдөг ч юм уу нэг өдөр одоо үүрэг ролио солиод гэр орноо цэвэрлж өгдөг, мөгдөг гэсэн нэг тийм ойлголт байдаг шүү дээ, тий. Зарим нь ч гэсэн бэлэг ахуулах зүгээр шалтгаан болгоцсон ч юм уу. Тэгээ зарим ирчүүд болохоор одоо Монголд бол эмэгтэйчүүдийн эрх юусоо зөрчигдсөн юм байхгүй. Та нарын эрх бол ханчсан. Битгий даавар одоо үүнээс цааш эрхээ хамгаалуулна гэж ярих хэрэггүй л гэдгийг. За өнгөрсөн жил болохоор миний эрхийн өдрөм чинь би одоо таалагдсан залгууг хүчин тичиж болно үсттэй гэсэн тийм мазрамагийн пост бас вайрал болсон л гэдгийг. Ингээд яг юмны жинхэнэ утгыг алдагдуулаад мэдрэмжгүй маазран хийхтэй манайхан маш сайн л та. Гэтэл яг эсрэгээрээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад маш гоё далайцтай компанид ажил явагдсан байна. Тэрийг би саяхан олж харлаа. За энийг болохоор Unitel компаниас гаргасан байна. За Unitel цэгийн main her story гэдэг линкээр ороод харсан чинь энд одоо уламжлалт ойлголтоор эмэгтэйчүүдийн хийж чадахгүй, хийгээд хэрэггүй, хийж яах юм гэсэн гэдэг одоо ажил мэргэжлүүдийг амжилттай хийж байгаа эмэгтэйчүүдийн түүх гарч ирж байна. За энд гүний уурхаанчин байна, мотоциклийн тамирчин байна, одоо гал сүнөөгч бүсгүй байна 22 настай эмэгтэйн түүх байна. Нийгмийн маш олон хэсэгт эмэгтэйчүүд бид нарыг ингээд за энэ чиний хэмжээ үнээс дээш гарч болохгүй гэд таглчихсан шилэн таглаа одоо тааз байгаа. Тэр таазыг хаглаад салхийг сөрөөд мөсийг нь зүсээд явж байгаа энэ мундаг эмэгтэйчүүдийн одоо үлгэр жишээ гэх юм уу бахархмаар түүхүүдийг бас уншиж би одоо нэлээд dark байсан бодлоосоо багч гисэн холдлоо. Мэдээж ийм ороо бусгаа учир нь олдохгүй стресстэй энэ үед нийгмийг нэг ч гэсэн зөв зүйлд уриалсан тэг сайн сайхан зүйл дээр гэрэл тусгасан ийм progressive компанид ажил зохион байгуулсан, өрнүүлсэн Unitel-ийн хамт олондоо баярлалаа гэж хэлье. Энийг бид нэр шалаанз барьдаг, мотоциклаар уралддаг, гал сүнөөдөг, гүний уурхаад 12 цаг ажилладаг энэ эмэгтэйчүүдийн түүхийг илүү уншиж байж л за эмэгтэй хүн гэдэг чинь зүгээр л нэг эр хүний хажууд гарыг нь хараад эрхлээ сууж яадаг тийм зүгээр л ингэртэн дэлбэлэх гэж төрсэн цэцэг мэцэг лүү те дээлнийхэн бүс хөөрөг шиг гоё л болоод хажууд нь цамцаага сууж идэг эд хэрэгсэл биш юм аа бид нөр өөрийн гэсэн хувь тавилантай сонголттой хийх ёстой зүйлтэй энэ хорвоо дээр ямар нэг зориг тээж төрсөн хүмүүс юм аа гэдгийг хүн гэдэг талаас нь харуулж байгаад баярлалаа. Тэгээ би ч гэсэн ерөнхийдөө бас иймэрхүү зүйл илүү хиймээр юм уу гэж бас бодогдлоо. За тэгээд үг холдож өхөр холдлоо. Кино руугаа буцаад ороход тэгээ би нөгөө хэлжсэн да Iris-ийн хувцсны сонголт нь айгүй сонин санагдаад би ямар сонин одоо костюм дизайнертай кино вэ гэд бодож исэн гээд гэтэл ингээд эцэст нь бүхэм учир нь тайлагдчих байгаа зү. Яа тэгэхээр Iris-ийн хувцсыг Josh сонгож өмсгөж исэн. Робот учраас Josh өөрийнхөө хувьд гоё гэж бодсон зүйлээ өмсгөөд исэн байгаа.
Гэтэл нөгөөх нь ерөөсөө Iris зохихгүй байсан. Тэнгүүд энийг бас ингээ бодит амьдралын юу руу ингээд одоо нөхцөл байдал руу бас хөрвүүлж бодож болно. Яг нэг тийм үг байдаг. To be loved is to be seen. Гэт одоо махчилж бүдүүн баргаар орчуулах юм бол жинхнээсээ хүнд хайрлуулна гэдэг чинь тэр хүнд анзаарагдана гэсэн үг гэдэг үг байдаг. Хүн хин нэгэнд хайртай болохоор нөгөө хүнээ мэдэх гэж, таних гэж судалж эхлэр хүний юунд дуртай, юунд дургүй гэд эхлээд том юмнаас эхэлж хагаад тэгээд бүр баг багаар нарийн ширийн жижиг юмнуудыг анзаараад тэгээд одоо анзаарах юм бол маш олон жилийн турш аз жаргалтай амьдарсан хүмүүс ч гэдэг юм уу. Олон жил үргэлжилсэн нөхөрлөлийг харах юм бол хоёр хүн бие бинийгээ маш сайн таньсан тэр хүмүүсийн юунд дуртай, юунд дургүйг нь сайн мэддэг, анхаарал тавьдаг. Тэгээ сүүлдээ одоо биеийн хөдлөл нүүрний хилэмжээс нь хүртэл одоо мэдрэмжийг нь аждаг болоод тийм учраас тэр хүмүүсийн харилцаа маш удаан үргэлжилсэн байдаг. Тэгэнгүүт одоо нэг юм байна. За хичээж л байгаа юм бол болоо бидтэй хичээхгүй нэг нь байдаг гэдэг нэг юм байдаг шүү дээ. Одоо чамд зориулж юм хийж байгаа гэдэг юм мөртлөө тэр нь ерөөсөө чиний дуртай юм биш. Одоо авч өгч байгаа цэцэг нь чиний дуртай цэцэг биш. Өөрийнх нь дуртай юм уу эсвэл зүгээр магадгүй улаан сарнаа чинь хайртай хүндээ өгдөг болохоор л улаан сарнаа гэдээ авч өгдөг те. Гэтэл чиний дуртай цэцэг чинь ягаан цэн цэцэг ч юм уу шар алтан зул ч юм уу те байж болно шүү дээ. Олон жилийн турш за олон жил хэсэг хугацаанд хамт байсны дараа чиний зуршлууд, чиний сонирхол, юун дуртай дургүйх чинь сайн дураараа судалж мэдээ гэсэн тийм сониуч зан гэх юм уу чамайг мэдэх хүсэл байхгүй бол тэр хүн чамд яг чин үннээсээ хайртай байх магадлал чинь хэрвээ. Тэгээд энэ кинон дээр Жошийн одоо ингээд Iris өөрт нь огт зохицохгүй хувцас сонгож өгөөд байгаагаас л ер нь анханасаа кинон бүтээгчид одоо ингээд Жошийн хувьд Iris юу ч бишээ гэдгийг ингэж илэрхийлж байгаа. Нэг тийм айгу ухаалаг алхам байсан юм байна гэдгийг би дараа нь анзаарсан. Тухайн үед би зүгээр айгу муу костюм дизайнер байна да. Хөрх юу өмсүүлсэн юм дэ гэж бодож байсан. Тэгээ хамгийн сүүлд нь Iris явж байгаад хажуугийнхаа машин руу гарсан чинь өөртөө адилхан модель бас нэг юутай нэг залуутай хамт явж байдаг. Тэгээ тэр Iris болохоор шав шар үстэй нэг тийм цэнхрээр нүдэ бутцсан нэг тийм байсан. Тэр нь болохоор бас л тэр залуугийн хувьд айгүй секси гэж ботсон байдлаараа л хувцсан байсан л та. Тэгээ ер нь деталууд нь айгүй сайн хийгдсэн кино байгаад жишээлбэл Жош Iris-ийг хочлохдоо бип бүп гэж дуудаад байдаг. Гэтэл бип бүп ч юм болохоор роботын гаргадаг дуу байхгүй юу? Нэр нь хүртэл Iris тонгруулад уншихаар Siri агаад тэ тий. Энэ мэтэр яг ийм айгүй зэвүүн байдлаар ийм деталууд шигтгэж өгсөн кино санагдсан. Тэгээд киноны төгсгөлд яг манай гол дүрийн Iris эрхчлөөгөө олоод аз жаргалтай амьдарч байгаа. Боловч яг хажуугийнхан машинд өөр нэг олзлогцсон робот явж л байгаа. Тэгээд түүнтэй яг адилхан бодит амьдрал дээр одоо эрхчлөөгөө олсон эмэгтэйчүүд байгаа ч гэсэн харамсалтай нь нөгөө патриархигийн хүлээснээс гарч чадаагүй нөгөө насан туршдаа номлуулж сургуулсан тарих угаалтандаа автаад өөрийгөө ерөөсөө хүн болгоны амьдралыг хөнгөвчлөөд өөрийнхөө амьдралыг улам зовлонтой болгох үүрэгтэй гэдэгтээ итгэдэг тийм эмэгтэйчүүд байсаар л байгаа. Тэгээ тэр эмэгтэйчүүд маань яг нөгөө нэг машинд явж байгаа Iris-ийн адилаар хажуугийнхаа эрэгтэйд тааруулж хувцлаад өөрөөр хэлбэл гадаад төрхөө өчгсөн өөрчлөөд дотоод хүнээ дараад өөрийнхөө ганц олцсон амьдралдаа өөрийнхөө хүслээр тааваар өөрийнхөө оршихуугаар оршиж чадахгүй харамсалтайгаар нэг насаа өнгөрүүлж үдэж байгаа. Тэгээ дараагийн үеэ бас тэгж бэлдэж байгаа. Тэгэхээр
Энэ нь одоо тэр хүмүүсийг ядаж хүлээснээс нь салгах гэх юм уу? Тэр хүмүүст бас чиний амьдрал заавалчгүй бусдын төлөө өргөдөөд дуустдаг нэг тийм лааны тос шиг байх албагүй юм а гэдгийг ойлгуулах, чи ч гэсэн өөрөө амьдрах хэрэгтэй, чи ч гэсэн аз жаргалыг мэдрэх хэрэгтэй, сайн сайхан бүхнийг мэдрэх хэрэгтэй, чи хүндлүүлж хайрлуулах хэрэгтэй хүн гэдгийг мэдрүүлэх нь, ойлгуулах гэж хичээх нь. Тэгээ ойлгуулж чадахгүй л дээ, тайлбарлаж чадна гэхдээ ойлгуулж чадахгүй. Гэхдээ ойлгуулах гэж хичээх нь уг нь хүн болгоны үүрэг юм аа гэдгийг санаж яваасай гэж хүсмээр байна. За тэгээд одоо нэгэнд гоё утастай болчихсон учраас нэх удаахгүйхэн шиг чадах чинээгээр ойрхон бичлэг гинэ. За баяртай.